Нүүрсний эрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарлаж байна гэдэг. Тэрэн дотор бол таны нэр байсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан шийжрэгч. Таныг тэгээ дуудаагүй юм те? Дуудаг. Огт дуудаагүй. Мэдүүлэг, тайлбар мэдүүлэг аваагүй. Дорж чанд та хоёрын дунд одоо ийм хувийн асуудал байдаг юм уу гэж асуух гэдэг. Дорж чанд гэдэг хүнтэй надад ямар ч хувийн асуудал байхгүй. Эсвэл энэ хүмүүсийн цаанаас наан сууж байгаа алуу шийжрэгч өнө машин цуугаа таныг татас машин чинь суулгаад Монгол орноор тойроод байгаа юм. Энэ яг эрдэнэ тавхсан зураг бай. Би 21 аймгийн 6 аймгаар байсан. Улцаар аймгаар нь яваагүй. За сайн байцгаана үзэгчдээ шугам нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. За би энэ удаа улсын их хурлын гишүүн шижрэг урьж оролцуулж урилга авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. Би танаас бол ярианыхынд ингэж асуумаар байгаа юм л да. Монгол улс бол парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Үндсэн хуулийн 3.1 дээр ч гэсэндээ төрийн эрх мэдэл, нийт ард түмний мэдэлд байна. Ард түмийн эрхээ эдлэхийн тулд төлөөллийн байгууллагаараа одоо төлөөл сонгосон хүмүүсээрээ дамжуулж эдлэнэ гэсэн юм утгатай. Үндсэн хуулийн залттай. Тэгэхээр би танаас юу гэж асуух гэдэг юм гэхээр улсын их хурлын 126 гишүүн иргэдийн эрхийг хэрэгжүүлж засаглаж чадж байгаа юу гэж асуумаар байна. Ягаад тэгэхээр сүүлийн үед зарим нэг улс төрчд бол цөөн хүмүүсийн улсад чинь засгалдаг болчлоо гэж яриад байна л да. Гэхдээ ийм олол цөөн үнэр цэцлүүлж байвал тэдний л буруу үстэй. Яг бодтойгоор. Тэгээд цөөн үнэ засаглаад байгавал ийм олол гэж одоо цөөн үнэр цэцлүүлж байвал тэдний л буруу үстэй. Би бол яг тийм гэж бодохгүй. Харин ч харьцангуй үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болоод олон намын төлөөлөл орж ирлээ. Олон мэргэжлийн олон залуучуудаас орж ирлээ тий. Энэ бүгдэндээ олон өнөд та нар бүгдээ парламент харжлах шүү дээ. Миний арснаар бол яг жоохон хуучин улс төрчлөлт юм яриад байгаа. Ирэх ашиг нь хангагдаагүй юм эсвэл хөлсөн зүйлд очиж чадаагүй юм. Тэгэл тийм юм ярьж байгаа. Тэгээд ядч нэг энэ 1 жил 6 сарын дараа энэ асуудлыг ярихгүй бид нэг л юуч болоогүй багт нь чадахгүй нэг дүнэлт ихтэй айгүй эрт шүү дээ. Улсын их хурлын гишүүн Лодо Самбуу ерөнхий сайд оюун эрдэнэг огцруулах юм санал гаргасан. Тэгээ гарын үсэг цогдуулж байгаа гэж. Зарим хэвлэмтээлийн байгууллага дээр бол таныг ерөнхий сайдыг огцруулахын бичигт нь бол гарын үсэг зурнаа гэж мэдгдлээ гэж мэдээлэл явсан л да. Та гарын үсгээ зурсан уу? Зураагүй. Энэ одоо он сарын харж бол 2 сарын 11 байгууз. Өнөөс өмнө улсан бэнкэр дөнгөж оны өмнө 12 сарын 20-доор улсын намтахын хуулийн зарим залтыг 1 жилээр эхлээд 3 жилээр хойшлуулах залт орж санаж байна уу? За. Тэгээд тэр хилцүүлүүд явуулж явсараа одоо 1 жил болсон. Тэр процессор өндөө юу болсон бэ гэхээр улсын намууд хурлаа явахгүй хойшлуулах тухай асуудал байсан. Тэрийг хуульчилсан. Үүнийг хамгийн их эсэргүүцсэн хүмүүс бол нэг би. Манай намын бүлэг энийг анх дэмжээгүй. Яг тэр намын бүлэг төрөл одоо ийм хууль бус байж болохгүй. Хурал хийх чинь тийм олон нэг ажил биш ээ. Нэг хэдхэн хоногийн төв зохион байгуулж амжнаа. Он тусгаас өмнө бид нэр хурлаа хийгээд сонгуул үр дүн сайн мөнгө ярьцгаая. Айланд нам ингэх хэрэгтэй гэсэн. Тэгээд харамсалтай нь илүү хүч төрөөд бас явсан л да. Тэгээд түүнээс өмнө оны өмнөхөн энэ яг төрийн байгуулалтын байнгын орох гээд ганц 2% нэр асууж шийдэгдэх гэдсэн. Тэгээ манай намын дараа намайг дуудаад өнөд нь орсон. Тэгэхээр Лодо Самбуур хамт байсан. Тэгээд энэ ерөнхий намын дарга тэр хоёр бол засгийн газрыг огцруулж болохгүй шүү дээ. Энэ засгийн газар доктортой байх хэрэгтэй гэдгийг байр сууриад илэрхийлжсэн. Тэгэхээр бид нар бол хуулийг ингэж өөрийн дураар хойшлоод байж болохгүй. Тэр бол засгийн газраас бол дараагийн асуудал гэсэн. Нэг хоёрдугаарт улс төрийн шийдвэрийг улс төрийн намын одоо УТЗ одоо Монгол ардын их баг хурал гаргасан тийм сандрахыг за хүн нам ямар зүйлдэг би мэдэхгүй байна. Энэ 3 намын хамтарсан улс төрийн шийдвэр гарсан. Сайн хариулын чинь бүлэг дээр хэлцэв. За хэрвээ ерөнхийдөө тогтцох асуудал болох юм бол манай намын дарга үлдээд ардын намын дарга огцрох асуудал биш шүү дээ. Энэ чинь засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорно. Тийм учраас сарын өмнө би ийм сар байр суурь илэрхийлж ийсэн. Одоо би нэгэнт улсын намын хууль хойшлогдсон бол би энэ дэр зурхгүй найз нөхд хөдөө явж ийн очиж байгаа яриа гэж өнгөрсөн яриа. Тий. Тэгэхээр та бол зураагүй юм байна. Зураагүй. Ер нь бол засгийн газрыг та доктортой байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хэрвээ та үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд батлагдаад за би 20 онд ерөнхийдөө тамгын дарга болж исэн. Тэр үед бол хамгийн гол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол үдчихсэн үдэл санаа нэг бол Монгол Улсын засгийн газар 1990 оноос хойш өнөөдөр хүртэл хамгийн уртаа 4 жил дунджаар 1.6 жил байна. Тийм учраас засгийн газар тогтвортой байх нь улс орны одоо эдийн засгт мөн гадна дотны харилцаанд хэрэгтэй. Энэ илүү даваа талтай байд юм а гэдэг үнцүүл өөрчлөгдсөн санаж байна уу? Энэ бол хамгийн нэлээд том яригдсан зарчмын зүйл шүү дээ. Тэгэхээр би одоо л энэ үнцүүлийн нэмэлт өөрчлөлтөд бол санал нэг байна.
Олон нийт бол танаас асуугаасаа гэж бодож байгаа. 2022 оны 12 дугаар сард Тий. нүүрсний хэрэг толбогдсон хүмүүсийнхээ нэрийг зарлаа гэж талбай дээр чагсаал болоод л. Тий. Тэгээд албатай тэнцэх газраас нэг нэр зарласан л да. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарлаж байна гэдэг. Тэрэн дотор бол таны нэр байсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан шийжэр гэж. Одоо өнөөдөр бол энэ нэр нь гарсан 17 хүний 5 нь хууль тогтоогдоод байгаа бол парламентд сууж улсын хурлын гишүүн болчихсон. Би тэгэхээр танаас юу гэж асуух гэдэг юм хэрэг албатай тэнцэх газар 22 оны 12 сард ийм мэдээллийг л таныг ер нь нүүрсний хэрэгтэй холбогдож шалгасан юм уу? Таныг дуудсан юм уу? Би бол энэ тухайд ингэж ойлгосон. За яг хуу жоохон улс төр гадарладаг судалж байсан нэг бас нэг 20-21 таас намыг шүүн рилсэд ингэ явьдсануд бол тухайн үед жигсаал бол шал өөр зорилготой жигсаал биш санаж байна үү те? Жигсаал анх 19-ын 6-нд эхэлсэн баг. Би бол тэр бол тухайн Монгол Ардын намын баг хуралд ерөнхий нэрийн бичгийн даргын асуудлыг хэлцэжсэн тийм жигсаал. Тэрэн дээр ойлгож чадаагүй учраас тухайн хүмүүс бол хоорондоо зөрчил үүссэн. Тэгээд жигсаалын хяналтаас гараад үнэхээр иргэдийн бүхэн ингээд гараад ирэнгүүтэл нь энийг нүүрсний хэрэг болгож өөрчилсөн баг. Тэгээд тухайн үед одоо хэн байх уу гэдэг асуудал одоо улс төрөнд яригдсан баг. Одоо би мэдэхгүй байна. Тэгээд за ямар ч сан одоо тэр үчин анх энэ нүүрсний жигсаал гэдгийг анх ярьж байхад тэр буруу санааг бол юутай концессийн баахан гэрээнүүтэй адилхан нэг хэдийн компаниудад нууц гэрээ хийсэн мэн гэдэг асуулт яригдсан. Тэний мөнгөнд дүнгээр жигсаад за тухайн үед нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс маш нууцаар аптек гэрүүнд хийсэн байна гэд за тухайн үед ерөнхийлөгч нь хэн байсан ерөнхий тамгын дараа нь хэн байсан гэд миний нэрийг орсон баг гэж бодсон. Миний үед нэг ч аптек гэрээ хийдэг. Таныг тэгвэл албатай тэнцэх газар 17 хүний дотор нёгийнх нь таны нэрийг болгож зарлаад таныг тэгээ дуудаагүй юм те? Дуудаг. Огт дуудаагүй. Дуудаг. Мэдүүлэг, тайлбар мэдүүлэг аваагүй. Аваагүй. Би бас нэг өөр танаас нэг өөр юм асуумаар байна. Та ингээл хүн намын талаар ойрдох мэдээлэлүүд хийх. Би анхны мэдээллийг яриа. Энэ оны 1-р сард. За. Өөрөө одоо даатгалын компанитай ч хөлөө байж санхүүгийн зохицуулах орны оронтооны бос гишүүнээр дүүгээ томилох гэлээ. Гэл ингээл та парламент дээр мэдээлэл хийсэн л дээ. Тэг ямар ч байсан тэр залуу бол одоо тэр албан тушаалд хүрээгүй. Тэгээ би танаас юу гэж асуух гэдэг юм хэрэг дорж ханд та хоёрын дунд одоо ийм хувийн асуудал байдаг юм уу гэж асуух гэдэг. Дорж ханд гэдэг хүнтэй надад ямар ч хувийн асуудал байхгүй. Тэр хамгийн анх тэр томилгоо орж иж чад би нэг зүйл хэлсэн шүү дээ. Ер нь бол төрийн эрх мэдлүүдийн ах トゥ нар хамаатсаатын хүүхдүүд эсвэл ойр дотныхан мэдээлэл илүү ойроо ашиглаад бусдаас илүү боломжийг хүртэх байдлыг тасан зогсоох хэрэгтэй. Ийм байдал энэ парламентын түвшинд гарч болохгүй гэж биелсэн. Энэ хувийн төрөөс холбоотой асуулт байгаагүй. Босрлын зээлийн сан гэж ярихад та нар санаж байна уу? Дандаа дарга хүүхдүүд байсан тийм биз? Өөр өвөө ярьлаа. Бид нэр жидүү гэж ярьсан. Дандаа сай дарга нар байсан. Ийм боломжийг бид нэр дахиж гаргаж болохгүй гэдэг л би тэр байр сууриас ирсэн болохоос энэ ерөөсөө хувийн асуудал яригдаг. Өөр би бас нэг энэ үний одоо өдөрдөж байгаа гэдэг юм уу? Одоо нэг намын талаар асуух гэж байна л. Хүн нам гэж. Та бас сайн нэг улсын хурлын чуулган дээр байна уу? Төрийн ордонд бас мэдээлэл хийчихсэн. Хүн намын санхүүжилтийнхаа 98%-ийг нэг компани 37 охин компаниас авсан байна. Нэг тэрбум гаруй төгрөгийг санхүүжүүлсэн байна гэл. Тэгэл дараа шинж. Яг тэгэхээр бидний улс төрийн намын санхүүжилтийг ер нь заавал ярих хэрэгтэй юм билээ. За яг сая үндсүүлийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой сонгуулийн тухай тодорхой өөрчлөлт орсон. Тэр өөрчлөлтөөрөнд бол дотоодын аж ахуйн нэгжүүдээс сандуг авах нь бол ингээд нээлттэй нээж өгсөн. Гэхдээ максимум хязгаар зааж өгсөн. Одоо 30 сая төгрөг гэдэг нэг компаниас гэ тэ. Гэтэл ингээд одоо өөрийнхөө нийт охин компаниудаар дамжуулаад нийт санхүүжилтийнхаа 38 компани сандуг авснаас 37 компани буюу нийт санхүүжилтийн нийт тэрбум 45 сая төгрөгийг нэг компаниас авч болохгүй. Энэ бол муухай зүйл. Магадгүй 9%-ийг авсан бол хөлөөнчөрий. 10%-ийг авсан бол хөлөөнчөрий. Тэгэхээр энэ хуулийн зорилгыг бид нэ заавал дахиж харах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ингээд нэг намыг нэг томоохон аж ахуйн хүчин бүрэн санхүүжүүлэх боломж бүрдээд шүү дээ. Үүсээд шүү дээ. Тэгэхээр би энийг л ярьж байгаа. Энд чинь бас ярьчих. Сонгуулиар ханд авч болно. Та нар болно. Бид нар хөлөөнчөрч байна. Гэхдээ нийт санхүүжилт 98%. За би танаас нэг асуу. За одоо танаас сая 98% нэг хүн санхүүжилтэд байдаг бол бас зарим үйл ажиллагаанд оролцох чи хэцүү үст. За тийм байж болно. Харин тиймтэй л ажиллах шүү дээ. Өөр бас нэг та ингээл одоо энэ үний намыг санхүүжүүлсэн компани
бас нэг одоо охин нам гэдэг одоо охин компани гэдэг юм уу? уу? Би таны яг тасалчих. Би тэг саяны тэр нэр нэгэн улс төрийн намын санхүүжилт ярьсных ер нь бол юм билээ. Би сүүлийн 3 жилийн буюу одоо 3 сонгуультай жил 2016, 2020, 2024 гэдэг юм сонгуультай жилийн дөнгүүдийг одоо тухайн эхний үйлдвэрлэлийн бэлэн мөнгөний гаралтыг бэлэн мөнгөний гаралт шүү. Одоо данс оронд явж байгаа биш. Бэлэн мөнгөний гаралтыг 2015, 2019, 2023 буюу өмнөх оныхын тухайн саруудтай харьцуулж үзсэн. Энэ дэр бүр маш сонирхолтой мэдээлэл гарнаа. Жишээ нь 2019 оны сонгуулиар зөвхөн 1-2 дугаар үйлдэл 156 тэрбум төгрөг зах зээл бэлтнээр нийлүүлэгдсэн бол 20 оны мөн саруудад 268 тэрбум төгрөг буюу 111 тэрбум төгрөг илүү нийлүүлэгдсэн. За энэ яг янз бүрийн чиглэлтэй байж болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь зөвхөн эхний 6 сард одоо ингээд бүтэн жилээр 100 жил гэж үзэж одоо 100% гэж үзэн шүү дээ тий. Зөвхөн эхний 6 сар буюу сонгуул дуустал 88.9 буюу нийт мөнгөнийх нь 90% зөвхөн эхний 6 сард гарсан. Дараагийн 6 сар 10% гарсан. Сонгуулийг бэлэн мөнгөөр санхүүж байсан. Би нэг ярьж тий. 2023 оны яг тухайн 1-2 дугаар үйлрэлүүдэд гарч исэн бэлэн мөнгө одоо 2024 оны бэлэн мөнгөтэй харьцуулахад өсөөд за энэ 280 зөвхөн 24 оны сонгуулийн эхний 2 үйлрэлд гарсан 284 тэрбум төгрөг байгаа нь тухайн оныхын бэлэн мөнгөний гаралт 94% эзэлж байна. 94%. Сонгуулаас өмнө. Тий. Тэгэхээр 7, 8, 9, 10, 11, 12-ыг үлдсэн 6 сард нийт гарсан бэлэн мөнгөнүүд нь дөнгөж 2%. Энэ бас нэг сонир логик гоц. Тэгээ би энийг л яриад байгаа. Тэгэхээр сонгуул өөрөө улс төрөөс маш их мөнгөнөөс маш их хамааралтай байгаа тийм. Сонгуулийн тухай хуулиар бол одоо хуулийн этгээд бол нэр дэвшигчэд 30 сая төгрөг шүү дээ. Дээд хэмжээнд хандуулах хэрэгтэй. Яг уу тэгээд тэрийг хандуулж байгаа. Гэхдээ нэг компани 37 компани. Одоо чи юу гэдэг чамаас нэг мосгод одоо танах нэг 15 ажилтнтай гэж бодно шүү дээ. Тэгээд чиний хүн санхүүжилт өгдөө өөрөөр 15 компани нэрийн өмнөөс чи өгсөж байгаатай л адилхан байхгүй. Та тэгээд бас төрийн аудитын дарга загжар тандал Energy Resource гэдэг гадны хөрөмд оруулалттай компани нэг утгатай тийм албан бич өгсөн мэл илгээсэн баг. Хариу нэрийг олон нийтийн сүлжээнд яваад таны хариу нэрийг байгаа. Ягаад энэ дээр аудит дүнэлт хийгээгүй юм бэ гэдэг. Та Energy Resource гадны хөрөнгө оруулалттай гэж юм уу? MMC гэдэг компани Energy Resource-ын дээр MMC гэж компани үүд юм бэл. MMC-гийн чинь 30 дүнэл Монгол юм бэл шин. Тэгээд хуулийн дээр тодорхой шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын компани бол түүний охин компаниудаас гэж үг байгаа шүү. Тэр охин компани санхүүжилт авч байгаа. Тэр охин компани мөн биз дээ. Тэгээ энэ чи одоо зохицуулах хэрэгцээ зохицуулалт Монгол байхгүй ч тийм. Одоо бүгд хангаргаа өргөцсөн бас тэ яах юм би ширлээд өнгөрцөөх юм бидэг л. Би бас нэг өөр юм асуумаар юм. Таныг бас залуу хүн ч. Одоо хөхтуг гэл тэгэл намрын жуулганы дараа та ингээд энэ нэр бүхий 3 4 их хурлын гишүүнтэй нийлээл Монгол орноор тойрлоо л да. Тэгэл стратеги ордын 34-өөс 50%-ийн баялагын сан төрөлтлүүлээд ард түмэндээ хөшиг хүртэнэ. За бараг л ингээл зүгээр суужээ. Даглын баялаг бол та хэдийн та ашиг хүртэх хэрэгтэй гэл ингээл. Миний хувьд бол энэ үндсүүлэлтэд нийцэх баг. Одоо нэг стратеги орд 34-өөс 50%-ийн төр авч байгаа гэдэг нэрийдлэр хувийн хвшил, түүний гэр бүл гэл ингээл харлуулаад сөрөг мэдээл хамгийн муу хүмүүс мэтэр нийгэм цоллол. Энэ улс бол хувийн хвшил дээр тулгуурч хүчих ёстой шүү дээ. Тэгэхээр би асуух гэдэг танаас. Хөхтөг гэл тойрлоо гол ярианы чинь сэдв бол стратеги ордын 34-өөс 50%-ийг төр аавна. Ард түмэндээ хувь хөшиг хүртэн гэл. Тэгээ би бол таныг залуу хүний хувьд бол ийм эсвэл та ийм миний дээр ярьсан ийм үндсүүлэлт юм уу? Эсвэл энэ хүмүүсийн цаанаас наан сууж байгаа хүн алуу шижрэх гүшөөнө машин цуугаа таныг татаж машин чинь суулгаад Монгол орноор тойроод байгаа юм уу? Энэ яг Эрдэнэ тавхсан зураг байна. Би 21 аймгийн 6 аймгаар явсан. Улцаа аймгаар нь яваагүй. Гэхдээ энэ дээр юу гэхээр яг юм ярихад хамгийн их ер нь хуулийн хэрэгж тэр байгаа юм бэ. Тэр нийгмийн өмчийн асуудал тэр байгаа юм бэ гэдэг би ерөнхийдөө хоёр асуулт асуулга өгсөн. Дөнгөж 2025 эхлээд өндөр бол айгүй тодорхойгоор нь одоо үндэсний баялагын сангийн үндсэн хуулийн 6-гийн 2 дээр үг байгаа ш. Монгол улсын иргэдэд өмчлөлцөс бусад газар түнчин газрын хэвлэлий түүний баялаг усны нууц амтны бол төрийн нийт өмчөө байгалийн баялагыг ашиглах төрийн болгон урт хугацааны хөгжлийн болоод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл одоо ба ирээдүйн шүү. Эрүүл аюулгүй орчин амьдрахын хуулиар баталгаажуулж газрын хэвлэлд баялагын өргөж үндэсний баялагын сан төвлөрүүлнэ. 2007 оны 2 дугаар сарын 6-ны буюу нэмдэж даргын тухайд улсын хурлын дараа байхдаа баталсан улсын хурлын тогтоол байна.
Энэ тогтоолж өгөхөр төр өөрийн өрөнгөөр хайгуул хийж нөөцийн тогтоосон бол 34-өөс 51%-ийг эзэмших гэсэн заалтай. Тэгээ үүнийг тухайн эцсийн газар дүүрэг болгосон байна. Энэ тогтоолоор хоёр хавсралтай. Нэгдүгээр хавсралт нь 16 стратеги ордыг. Дараа нь стратеги орд бүртгэж болохоос 39 ордыг хамааруулахаар ингэ заасан байна. Өнөөдрийн хүртэл энэ тогтоол хэрэгжиж байгаа байхгүй юу? Миний яриад байгаа нь ерөөс нэг компаниг ерөөсөө би яриаггүй. Ерөөд энэ одоо уулзалтын чуулган одоо энэ уулзлуудын бичлүүдийг харах юм бол энэ хуулиар хэрэгжүүлээч. Энэний өрөөнд одоо чинь таны яриад байгаа тэр орд засгийн газрын тэмдэглэлээр тогтоол шийдвэрээр биш тий захирамжаар биш тэмдэглэлээр авсан байсан нь тодорхой боллоо шүү дээ. Би энийг л асуусан. Энэ одоо 2007 оноос энэ хууль чи хэрэгжсэн юм уу хэрэгжээгүй юм уу? Хин гэдэг одоо улс төрч тухайд нөлөөлөд энийг хэрэгжүүлв үү? Хин нөлөөлсөн юм. Ямар шийдвэрүүд гарсан юм? Шийдвэр гарсан хууль ёсных юм уу? Хууль бус юм уу? Улсын хурлаас гарсан тогтоолыг эдгээр яагаад хэрэгжүүлв? Би ийм л асуулга асуусан. Жишээ нь манай одоо ковидын үеэр Монголыг нэг хоёрхан компани тэжээлж санаж байна уу? Эрдэнэс 57 ба Эрдэнэт үйлдвэр гэж хоёр. Энэ хоёр компани хоёулаа төрийн өмчт болцсон байсан тийм. За Эрдэнэс 57 компани яг ингээ хэрүүл маргаа хийсээр 2011 онд холбоотой эхэлсэн. За Energy Resource компани 2009 онд анхны холбоотой эхэлсэн. 2 жилийн өмнөөс төрийн компаниас. Тэгээд өнөөдрийн байдлаар Energy Resource 119 тонн нүрс олборлсон, Эрдэнэс 57 153 сая нүрс олборлсон. Борлуулалтын орлого нь Energy Resource 6.7, Эрдэнэс 57 33.2 их 80 буюу 5.5 дахь юм их байгааз. Улсад татан төлрөөс янз бүрийн татвар нь Energy Resource 2.4, Эрдэнэс 57 гаруй бас 4.5 их байгааз. Тэгсэн мөртлөө Energy Resource эдгээр 5.4% эзэмшдэг гэж ярьдаг шүү дээ. Энд чинь өөрөө энэ л асуудал байна. Би энэ хуулиудаа хэрэгжүүлж хэл гэж. Тэндээс ингээд энэ хуульч тэгвэл энэ одоо хуулийг өөрчлөлт утсан газрын их хурлаа. Би бас өөрөөс чинь нэг асуухгүй байж болохгүй байна. За сүүлийн үед бол улс төрийн хүрээнд бол сүүлийн 14 хоногийн хугацаанд бол төрөг номрын ордыг нэр бүхий нэг улс төрч зардсан гин мэн гэл мэдээл явж байна л. Та тэр хүнийх нь хамгийн газрын дарга байсан хүнийг ч би асуумаар байна. Гэтэ үнэхээр зарсан юм уу зараагүй юм уу гэж бол би танаас асуухгүй л. Та хүний үнээс хариулах хэрэгтэй байхгүй. Гэхдээ та ер нь энэ үйл явдлыг юу гэж харж байгаа вэ? Бас улс төрч. Яг уу ийм юм блэ. Төрөг номрын орд миний авсан мэдээлэл 2004 оных байсан уу? Мэдэхгүй. За 2004 онд бол би дундгой аймгаас оюутан болоход хотод ирж ирсэн хүүхэд. Тэгэхээр төрийн процессыг би үнэхээр мэдэхгүй. 2020 оны 2 сарын 14-нд би Монгол Улсын ерөнхийлөгч хамгийн дарга томилогдсон. 2021 оны 6 сарын 20-нд халагдсан. Буюу 1 жил 4 сар би энэ байгууллагад ажилласан. Тэгэхэд үүнтэй холбоотой ямар ч юм мэдээллийг би одоо олж авч мэдээгүй. Нэг талаас энэ одоо энэ улсын хурлын 27 дахь тогтоолчин өөрөө хэрэгжих юм бол одоо тухайн маш их мөнгөтэй хамгийн хөрөнгөтэй хүмүүсийн эсрэг үйлдэл юм билээ шүү дээ. Яг бол одоо Монгол уул уурхай дээр л амьдарч байна, уул уурхай орлогоор л амьдарч байна. Тэгэхээр энэ орлогыг энэ одоо орд газруудыг эзэмшиж байгаа хүмүүс л одоо бүрдүүлээд шүү дээ. Үндсэндээ одоо орлого нь болоод байна. Тэгэхээр ийм юмны л одоо эхлэл ерөнхий үеийн үед нэг ийм баялагын сан ярихаар одоо ийм бодлогын хэрэгжил ярихаар эсвэл одоо ийм төр өөрийн эзэмшлээ мэддэг байх хэвээр тодорхой мэддэг байх хэвээр гэхээр дандаа л ийм өрнөдөг шүү дээ. Өөр дандаа өрнөдөг шүү дээ. Тэгэл засгийн газар авцуулна гэж өрнөдөг. Тэгэл тэр уулгаач би уулгаач биш чи уулгаач үзтэй гэдэг үнэн л үздэг. Агуудгаа тохиолж байгаа үйл явдал биш шүү дээ. Байнга л өрнөдөг. Яг ийм асуудал өндөгдөөл ирэхээр тэр би бол нэг хэдэн хүмүүс ирэх ашиг илүү өндөр байд юм гэж ойлгосон. Та хоёр нь алдчихсан парламент 42 судалт. Засгийн газарт хамтарч орж ажиллаж байгааг юу гэж үздэг хувьдаа? Зөв юм уу буруу юм уу? За яг би тэр асуултыг нь хэлсэн. Хамгийн анх бол одоо энэ 3 намын хамтарсан гэрээг улс төрийн одоо намын бүлгүүд хэлсэн гээд манай бүлэг дээр хэлцэж яхад эсрэг саналуудыг би өгч байсан. Хамтрахгүй гэж хамтарч болохгүй. Ялагдсан бол ялагдчихъя. Ялсан нам нь хариуцлагаараа яваа. 8 жил засгалчлаа. Дахиад ялчлаа. 12 жил болноо. Бид нэр 12 жилийн дараа шал өөр нөхцөлтэй өөр концепцтэй сонгуультад биднес бүрд ялах бүрэн боломж байна. Тийм учраас хамтарч болохгүй. Энэ удаа дацуулчаа гэсэн. Тэгээд улс төрийн шийдвэр гараад хамтарцсан. Тэгээд намын улс төрийн шийдвэр гарцсан бид нар цөөнхө болцсон. Тэгээд одоо нэгэд хамтарсан шинэ газар яах юм? Одоо чинь 3 намын улс төрийн шийдвэр гарцсан байгаа асуудалтай. Нийгэм тэгэл сөрөг хүчингүй байна гэж шүүмжлээд шүү дээ. Яг үгүй шинээр сонгогдсон залуучууд нь сөрөг хүчин хийгээл шүү дээ. Би бас ингээл манай хэдэн залуучдыг харж байна, өөр хэдэн залуучдыг харж байна. Энээс ч айлгүй сөрөг хүчнээ хийгээл асуудлыг босгож ирж яриа л шүү дээ. Та одоо парламентын гишүүний хувьд сүүлийн үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?
Энэ татварын хууль муулийн төсөл мөсөлтөөр та ямар байр суурьтай байна? Яг хөө татварын би ер нь анх тангар өөрснөөс үндсэндээ 3 чиглэл дээр нэлээд анхаарч ажиллая гээд манайх ажиллаж байгаа. Нэгдүгээр нь болохоор одоо нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын хууль, тэгээд аж ахуйн нэгж орлогын албан хууль дээр. Одоо нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль чинь бол ажил олгогч үндсэндээ хүмүүсийг ажлын байраар хангасныхын төлөө шийтгэл өгдөө шүү дээ. Аж ахуйн нэгжлэлт айгүй хүнд байгаа шүү дээ. Та ер нь одоо байгаа татварын орчин, татварын ачаал буурах ёстой гэж үзэж байгаа мó? Эсвэл эрх баригч чиг хэрвээ татварын хэмжээ буурчих юм бол төсвийн орлого тасарч штэ гэсэн байр суурьтай байна. Бид нар нийгмийн аж ахуйн нэгжийн талаас өгдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой гэж бодож байгаа. Энэ бол өөрөө төр зарим одоо урилгын зарлуудаа хасчихад олчих мөнгө хгүй. Үндсэнд ингээд төсөвчин буурч штэ гэж тайлбарлаад байна штэ. Одоо тэгэхээр үгүй тэгвэл бид нар төсөөд тана л та тий. Зарим одоо хэрэггүй зарлуудаа хасал та. Тийм зарлууд зөндөл штэ. Тэгээ манай яг үндэс судалгаан дээр энийг бүр хийцэн байна. Тэгэхээр аж ахуйн нэгжийн талаас нийгмийн даатгалын шимтгэлийг бол одоо бууруулахлаар би санал нэгтэй. Үүнтэй холбоотой нөө төвшин гишүүн бас нэг мөргөн барьсан хамгийн дөрөв зурсан хүмүүсийн нэг би пост өгвөл болохоос шүү. Тэр чинь сангийн сайд чинь боломжгүй л бишээ. Хөдөлмөрийн хамгааллын сайд чинь боломжгүй л гэдэг л шүү. Тэд нар хэзээ нэг боломжтой гэдэг байсан. Татварын хэмжээ бууруулах асуудлыг. Өөрсдийнх нь зарцуулах хандвар орлого буурч. За урилга авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За